сайн байцгаана уу? Тэгээд өнөөдөр Genshin Impact-ийн тухай дахиад ярих болно. Гэхдээ энэ бол одоогийн миний хамгийн төгсгөлийн Genshin Impact гэж хэлж болно. Одоо хамгийн сүүлчийн Genshin Impact-ийн part гэж хэлж болно. За тэгээд энэ Genshin Impact-ийн юун дээрээ вэ штэ? Би хамгийн хүмүүс хамгийн их өрөвдөлтэй гэж үзсэн Archon буюу Furina буюу Hydro Archon буюу усны бурхны тухай ярих болно. Энэ усны бурхны өмнөх амьдралд нь юу болж исэн, яаж исэн, ийж исэн гэ бүгднийг ярих болно. За тэгээ бичлэгээр рүү орцгоё. За Furina нь биш тэ заяа. Fossilor буюу яг жинхэнэ бурхны биш тэ. Зүгээр нэг хуучин төрхнийх нь дүрд орсон нэг хүн гэж хэлж болно. Тэгээд Furina нэштэй 500 жилийн өмнө Fossilor-тай гэрээ хийжсэн. Тэр гэрээ нэштэй Fossilor хэлэхдээ би prophecy зогсоохыг хүсэж байна. Тийм болохоор чи биштэй. Надын өмнө 5 тэцээж дуусахгүй бүр тийм бурхны дүрд тоглох хэрэгтэй байна гэж асууж исэн. Тэгээ би prophecy зогсоохыг хүсэж байна гэж. Тэгээ тэр хоёр deal хийгээд буюу гэрээ хийгээд тэгээ Furina бараг 500 жилийн штэ тоглосон. Энэ нэштэй Furina гэдэг character нэштэй өөрөө dramatically ярьдаг. Тэгээ дээрэс нь шүүх хурлын яг зүгээр шууд шоу шиг болгочдөг. Яг ийм дүр байдаг. Тэгээд энэ дүр нэштэй заяа үнэхээр гайхалтай. Тэгээд 500 жил бурхны дүрд тоглож исэн. Тэгээд Furina нэштэй яг сүүлчийн хэсэг дээрээ штэ заяа өөрөө Furina өмнө нь угаасаа хүмүүсийг өөрөө шүүдэг байсан байдаг л та. Тэгээд хамгийн сүүлчийн хэсэг дээрээ spoiler дээр буюу хамгийн сүүлчийн хэсэг дээрээ Furina нь өөрөө шүүгдээд тэгээд дуустдаг. Тэгээ prophecy болоод дуустдаг. Тэгээ Furina нэштэй заяа Fossilor-ийн буюу planet штэ заяа prophecy зогсоох байсан. Энэ яаж зогсоох вэ гэхээр штэ Furina Fossilor өөрийгөө sacrifice буюу өөрийгөө золиослоод өөрийгөө заавал өгчиж тэр prophecy зогсоох буюу divine system-ийг зогсоох гэдэг байгаа байхгүй. Тэгжиж Fontaine-ийн хүмүүс escape буюу зүхтах боломжтой болж байгаа. За харин prophecy гэд дуудагдаад байгаа энэ prophecy нэштэй заяа. Fontaine-ийн нэг юм том асуудал байдаг. Prophecy нэштэй хэлэхдээ штэ. Хизээ нэгэн өдөр биш штэ. Fontaine-ийн далайн төвшин ихсэж тэгээ хүмүүс бүгэж живж тэгээд байхгүй болно гэж хэлсэн. Тэгээд тэрийг Fossilor угаасаа ирээдүйд болно гэдгийг мэдчихсэн. Тэгээд түүнийг зогсоохын тулд Furina-г бүтээсэн. Тэгээд Furina 500 жил тоглож жишээлбэл шүүх хурал дээр шүүх хурлын ямаа зогсоож Fontaine rule буюу Fontaine rule-уудыг ганцаараа өөрч хэнийг ярихыг хүссэн ч үннээ хэлж чадахгүй. Яг тийм бүгднийг ганцаараа хийжсэн юм гайхалтай дүр байгаа. За тэгээд бичлэг таалагдсан бол баяртай. Дараагийн бичлэгээр яг ямар яг юу яриулахыг хүсэж байгаагаа та бүхэнд комментэд бичээ. Тэгээ лайк болон subscribe дараарай. Bye bye.